Энэ 7 хоногт нийслэл дүрнсэн онцлог үйл явдлын мэдээллийг томилон хүргэж байна. Яармаг орчмын замын төвчрлийг 50 хүртэлх хувиар бууруулах, авто замын бүрдэл хэсэг болох, гүрний ажил болон зайсангийн гүрний өргөтгөл шинжилгээг гүйцэтгэж эхэлжээ. Нийслэлийн засаг даргын тамгын газар ажлын байр нэмэгдүүлэх, гарааны бизнесийг дэмжих зэрэг чиглэлээр CU-тэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Угсармал орон сууцны дулаан алдагдлыг бууруулах төсөл хэрэгжиж эхлэв. Хүннүүгийн эзэнт гүрний үеэс 20 дугаар зууны их хүртэлх хаад язгууртан нүүдэлчдийн түүхийг цогцоор нь харуулсан төрч ёсны Чингис хаан музей үд хаалгаа нийлээ. Хотын дарга мэрэгжлийн сумоогийн их аварга даваа жаргалыг хүлээн авч уулзав. Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх UB Winter Sale төслийг хэрэгжүүлнэ. Цэрэг спортын дүл 2022 улсын аварга шалгаруулах цогцлбор тэмцээнд нийслэлийнхэн амжилттай оролцов. Улаанбаатар, Сөүл, Якутск, Улаануд хотын жудо бүхийн өсвөрийн шгшээ багуудын нөхөрсөг уулзалт тэмцээн боллоо. Хотын дарга Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав. Байгууллагуудтай танилцах City Tour эхэллээ. Дагуул хотын төсөл хөтөлбөрүүдийг JICA дэмжихээ илэрхийлв. Хөгжлийн харандаа Expo, Career Expo энэ амралтын өдрүүдэд 10-аас 18 цагийн хооронд Монголын үйл дүрчний эвлэлийн соёлын төв ордонд болж байна. Эдгээр олон бусад мэдээллийн дэлгэрэнгүй Улаанбаатар цэгийн мэдээллийн сайт, нийслэлийн мэдээ Facebook хуудас болон бусад сошиал хуудаснуудаас авах боломжтой.